алтаан уулархаг мөж их нууруудын савгаасаар нутгалдаг буян сумын төлөөлөл энэхүү өргөнд маань хүрэлцэн ирлээ. За энэхүү буян сумынхнаа та бүхэндээ бас танилцуулъя гэж бодож байна. За буян сумын засаг дарга нэргүй хүрэлцэн ирсэн байна. Мөн буян сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Төрөмөх хүрэлцэн ирсэн байна. За өндөр настан Эрдэнэ гуай хүрэлцэн ирсэн байна. За мөн улсын авраг ногоочин оргих гой хүрэлцэн ирсэн байна. Улсын авраг малчин Дашдаваа гуай хүрэлцэн ирсэн байна. Сумын уяжтай холбооны тэргүүн аймгийн алдарт уяж Хүрэлбаатар хүрэлцэн ирсэн байна. Өв тээгч уран сайханч Цэндаяш гуай өнөөдрийн нэвтрүүлгийн хойморт хүрэлцэн ирсэн байна. Мөн өв тээгч уран сайханч Саран Туяа гэгч маань хүрэлцэн ирсэн байна. За соёлын төвийн эрхлэгч Магсар Жав хүрэлцэн ирсэн байна. За мөн соёлын төвийн хөгжмийн багш Сүхбаатар багш маань хүрэлцэн ирсэн байна. За буян сумын Ховд аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч аргачаагч маань өнөөдрийн хүндэтгэлийн хойморт хүрэлцэн иржээ. За мөн өв тээгч уран сайханч Дэлгэр ах маань мөн хүрэлцэн ирсэн байна. За энэхүү манай өргөнд маань хүрэлцэн ирсэн явдалд та бүхэндээ бас талархал илэрхийлье. Энэхүү улиран одож буй хотол төгс хэмээх төмөр хулган жилдээ хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт ажлын талаар бас мэдлэгээ дэвшүүлж үг гэлнөө нэргүү дарга танд бас микрофоныг шилжүүлж байна. За та бүхнийхээ өнөөдрийн төмөн ам болон айлтган мэдлээ. Ховд аймгийн буян сум алтан уулархаг мөж их нууруудын савгаазарт 367 мянган га газрыг эзлэн оршдог. Буян сум 1916 онд Замсран байсан хошуу, 1921 онд Тариачин хошуу, 1922 онд Наран архин уулын хошуу, 1936 оноос одоогийн сумын зохион байгуулалтанд орж буянд хэмээх нэршлиг авч өдөө явж байна. За буянчууд бид өхөн 1000-аас 1100 га газар өр төрөлт хийж 9500-аас 11000 га тонн ургацыг хүлээн авч Баруун Туяа аймагт борлуулдаг. За мөн 480,000-аас 550,000 ширхэг прессийг бэлдэж Баруун Туяа аймаг Ховд аймгийнхаа сумдад борлуулж байна. За тус сум маань нийт Монгол улсын хөлбөрийн баатар 5, за Монгол улсын ардын жүжигчин 2, за Монгол улсын гавьяа жүжигчин 40, за мөн Монгол улсын генерал цултан 3, за Монгол улсын тэргүүний дарайланч ногоочин 28, за улсын цултан бүх 6, Монгол улсын сайн малчин 11, за мөн Монгол улсын алдарт уяж 8 төрөн гарсан байт юм тусмаас. За өнгөрч буй хулган жил буянчууд бүдгний хувьд таатаа сайхан жил болж өнгөрлөө. За энд буянчууд бид өхөн тодорхой бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн байт юм. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буян сумд маань тэрүүн 200 сая төгрөгийн соёлын төвийн барилгыг бид өхөн хүлээж авлаа. Мөн 360 сая төгрөгийн өртөгтэй төмөр бүтээн гүүрийн ажлыг мөн хүлээж авсан байна. За 100 сая төгрөгийн өртөгтэй нарийн гол багт услалтын системийн ажлыг бас хүлээж авлаа. За нийт буянчууд бид бүхэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тэрүүн 760 сая төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтын ажлыг өнгөрч буй жилдээ хүлээж авсан байна. За баярлалаа. Тэгэхээр үнэхээр бас бүтээн байгуулалт хөгжил дэвшилд өрнөсөн ийм сайхан он жилийг та бүхэн манаас үдэж байгаа юм байна. Тэгэхээр манай Ховд аймгийн буян сум бол яахын аргагүй олон угсаатан ховдчууд дундаас хамгийн ажилсаг бүтээлч хөдөлмөрч ийм зон олоон гэж би боддгийм. Яагаад гэвэл буян сумын маань ард иргэд газар тариалан мал аж ахуйг хослон эрхэлдгээрээ бас онцлогтой.
За Ховд аймгийнхаа төдийгүй Монгол улсынхаа хэмжээнд бас хүн амыг одоо эрүүл хүнсний аюулгүй бүтээгдэхүүнээр хангах энэ үүргээ эрхэм зорилгоо болгож одоо байнгын хэрэгжүүлж хөгжүүлж яадаг ийм одоо бүтээлч хүмүүсээ. За тэгвэл одоо өвхөр жилдээ та бүхэн маань ямар ажлыг хэрэгжүүлэхээр зорж байна? Иржвэ өвхөр жилдээ бас буянчуудад өхөн сая засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлээ 21 онд хийж хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг батллаа. Үүнд маань бас бид бүхний нэн тэргуун шаардлагатай байгаа буянт суманд өнөөдрийн байдлаар шаардлагач байгаа. За нэгдсэн алаалтын сумжилжаанд бас буянчууд бид бүхэн оръё. За зүүн чиглэлд байгаа бас сумуудаас хоёр хамгийн нэгдсэн алаалтанд холбогддог байгаа нэг сум маань буянт сум байгаа. Энийг 21 оныхоо үндсэн чиглэлдээ оруулаад бид хүн бас 21 онд энэ өвхөр жилдээ халаалтын шугамаас шинжилээд нэгдсэн халаалтанд холбох зорилттой ажиллаж байна. За мөн сумын төвийн бүтээн байгуулалтын чиглэлээр бид хүн нэн тэргуун шаардлагатай бас энэ 21 онд хэрэгжүүлэхээр олон ажлыг бас орон нутгийн хөгжлийн сандаа тусгаж хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. За баярлалаа. Тэгээд нийт бас буянт сумынхаа ард иргэд болон тав хүнтэй бас ажил үйлсийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Өвхөр жилдээ хийж хэрэгжүүлэх ажил нь бүтэмжтэй сум орон нутг маань хөгжсөн бас дээжлэн дэвшсэн сайхан жил байх болдгоо гэсэн бас ерөөлөг өргөж байна. Энэхүү хүндэтгэлийн хойморт буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга төрөмөх хүрэлцэн ирсэн байна. Та сар шинийн мэндчилгээ төвшүүлнэ үү? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. Буянт сум маань 2021-өөс 2024 онд хөгжүүлэх үйл ажиллагааний хөтөлбөрийг 17 бүлэг 196 заалттай батлаад ажиллаж байна. Үүнээс 2021 онд хийгээжүүдийг товч дурдвал хөдөөгийн багийн төвийн тогшилт ус цэг мал угаалгын байн зумья зэгсдийн голд гүүр тавих сумын төвийн халаалтын асуудлыг шийдэхээр төлөвлөж ажиллаж байна. Ингээд та бүхэнд ирж өвхөр жилдээ эрүүл энх аз жаргал хамгийн сайн бүхнийг хүсье. За манай Ховд аймгийн буянт сум бол яахан аргагүй хөдөлмөр шаарддаг юм. За тэр бүхний төлөөлөл бол энд хүрэлцэн ирснийг би түрүүн бас дурдсан. За одоо энэхүү телевиз үзэгчтэй бас мэдлэгээ дэвшүүлнэ гэмээр нутгийн зөвлөлийн гишүүн аргач таныг бас хүндэтгэн урьж байна. Та бас нутгийнхаа зон олон болон Монгол төмөнд хандж мэдлэгээ дэвшүүлэхгүй. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Ингээд Монголын ард түмэн болон ховдчууд, буянчуудаа сар шиндээ сайхан шинэлхийг хүсье өрөөж та бүхэнд ирж байгаа өвхөр жилдээ илгээрээ инх амгалан төрөлөөрөө төвшин амгалан байхын үлзээтэй өрөөлөг өргөн дэвшүүлье. За баярлалаа. За манай Ховд аймаг бол олон ястны хөлгийн нутаг. За тэр дундаа буянт сум бол олон угсаатан аж төрөн амьдардаг ийм бас онцлогтой нутаг байгаа. За манай буянт сумаас бол олон алдартан гавьяатнууд мөн төрөн гарсан олон соёлын өв тээгч нар бас аж төрөн амьдран суудаг. За энэхүү соёлын өвийн талаар манай телевиз үзэгчд болон энэ нэвтрүүлгийг үзэж байгаа Монгол төмөндөө бас хандаж бас мэдлэгээ дэвшүүлэхгүй юу гэж өв тээгч Саран Туяагч таныг бас хүндэтгэн урьж байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. Би Ховд аймгийн буянт суманд амьдардаг туваа хүн байна. Тэгээд буянт сумдаа болохоор туваа өв соёлыг хамгаалах ага эсэнгийн тэргүүнээр ажилладаг. Тэгээд надад хадгалагдж байгаа энэ өв соёлынхаа юмнуудыг болохоор буянт сумын соёлын төвд хүлээлгээд өгсөн байгаа. Тэгээд энэ туваа ийм хүүхдийн хувцас 1830 оны Бярдамбу эд хэрэглэлтэйгээ сумтайгаа ийм 100-аас дээш жилийн насжилттай ийм модон аяга. Тэгээд туваа дарахны гагнуургүйгээр хийдэг дээр үеийн тийм язгуур туваа хөөргөөр хийсэн ийм дөрөө. Тэгээд энэ туваа ийм сардаг. Тэгээд туваагийн дээр алтаа морин их том юутаас нь туваас ийм сарлагын ийм ногт сарлаг моринд ч хэрэгэлдэг ийм ногт. Тэгээд ийм модон сав бас 100-аас дээш жилийн насжилттай ийм модон сав гэсэн юмнуудыг би буянт сумынхаа юунд музейд хүлээлгээд өгчихсөн байгаа. За энэ ингээд одоо би улаан соён омгийн жайлгийн удам жайлаг, давааг, хожоо, сүрэнжөө
дэлгэр гээд одоо ингээд надтай ингээд 5 дахь үе дээрээ явж байгаа эд байгаа. Энэ бол одоо даймайлын үед хэрэгжилж байгаагүй. Манай өвөг дээдсээс одоо бөө удамтай бөөгийн одоо удамтай айл. Тэгээд одоо энэ бөө онд хэрэгжилж байсан одоо ийм эд нь одоо ингээд 5 дахь үе дээрээ одоо ингээд над уйламжлэгч явж байгаамаа. Энэ бол одоо 1800 оны үеийн эд байгаа гэж одоо надад ингэж олон гэж өгсөн. Тэгээ манай аваад өнгөтэй надад энийг 1989 онд айлгэр олоход надад за манай хөвгд эцэх хамаг чи одоо дээдлж хөндлөж яваараа гэд надад ингэж өгсөн юм байгаамаа. Сайн байцгаана уу хавчуудаа. Орд Монголын хадгалаатай энэ туваагийн ёс шайг хадгалаатай дархны хөөрг одоо надад 13 дахь үед 850 жилийн настай ийм хөөрг манад хадгалаатай байт юм аа. Тэгэд энэ юу яадаг вэ гэхээр галын ширээсээр одоо хүний муухай одоо хараад өрөөл имийг одоо салгаж өгч байдаг. Тийм учраас одоо нандинж хадгалдаг 13 дахь үедээ яваа юм өвөг дээдс юм аа одоо манад хадгалаатай байт юм аа. Ингээд нутгийн ард түмэн одоо цуваачууд хайрлж шүтдэг. Одоо сарын 3-9-нд одоо ирж галын ширээсэнд орж өөрийгөө хариулж ингэж явж байдаг тийм эртний одоо түүх шаширтай одоо дархны хөөрг манад хадгалаатай байт юм аа. Нийт монголчуудад туу үндэсний хэлээр мэдчилгээ дэвшүүлье. Шимэзэн улаг, шинжэзэн бай, инек жылда узан жаштаг, үр жиргалдаг жоргоорд бюроин. Дүндэг хэрээн даглаар үстэндээ булатдаг, дөстөргсгэн өгөөлөөрэ дээдэс далдаг, төж өртөткэн новоо малдай сагнаг, тэйлэп жалбараар дээрэм гөг өгнөг, жүдөв амсаан хэмэм маршаан суглаг, жадавангаштанаар хоноожим хин даштага. Булад нь göдөргөн дээдсэм хүн жагарахдаг, айд өглгөн дүнэлэрм дойрлог, göдөргөн сүдэмнэн жажил он уш гарахдаг, жарышқа мурнaan адам дува тангмалаг, дуйра аткэн жайлаг үскэн жаашхынныг, дүр долдырган гарганнар жигэс өстөг, долбай қызыл одым үс дағылдаг, тос жаяаныг хамы дээдэс суқтыг. 13 цастаар нар зөвхөрөлүүлсэн алаг цэцгсэн орон наран хайрхан шүтэнээс азраг-азрагаар адуу багшрах нарийн голын адаг хүртэл 10 газрын гарам ховд овсын замаас бөөд алсын хөндий булангийн оо хүртэл бурхан гуйсан ч өгөхгүй харж харамлах буянт сайхан нутаг минь байдгиймаа. Сар шиндээ сайхан шинлээрээ